Тэгэхээр аний мөчнэ. Тэгэж бодоогүй чиний эргэн тойронд найз нөхөд гэр бүлчүүрээ чамд орж ямар ч аргагүй өвчтэй чигээрээ болч ийсэн чинь турш амьдарч байгаа да. Энд төгөж шууд бурхантай уулзаж дахин шинээр эхлэх бодож байгаа. Чи дахин төрсэн амьдралтай юу хийх вэ? Дөнгөж сайхан бурхны үслээр дахин амьдарч байгаа энэ залуу бол Херакл. Тэр бол өмнөх ертөнцид маш их зовлон шаналлаа бие сүлтэй байсан болохоор бурхан түүнд дахин нэг шинэ амьдарч биелүүлсэн. Тэр бүгдийг бүгдээр бурхны алдаа. Юутай ч Хераклийн шинэ амьдрал бол ийм тариачтай амьдралаар амьдрах гэсэн. Өмнөх амьдралдаа өвчтөй байхдаа өдөө болон зурхтаараа тариалангийн тухай үзээд тэрэндээ дуртай болсон юм шиг байсан. Херакл дөнгөж ирэхэд л бүр маш их модод шивгүй ойдон сэрэд бүр ам мод. Манай хүнд бурхнаас заяасан чадвар нь бол бүхнийг чадах чадвар. Яг нь ер нь л нэршгэлтэй ихтэй тариалан тэрэг болт юм шиг. Мэдээж манай хүн маш их модон донд байгаа гэсэн болохоор өөр таарсан амьдрах газар хайхад мангар том модон дэргэд ирж тэндээ амьдрахаар болно. Мөн бүгдийг тэгээд эхэлж байгаа болохоор хоол үсгээд бүгдийг ганцаараа л хийх шаардлагатай болно. Гэтэ түүний чадвар нь хэмж нариглуулсан гаргаж чадвар хэмжээний шиг бол ердөө тариалангийн хэрэглэж юм уу? Зөвл чадчих байвал юу ч хийж гаргаж чадна. Хераклийн ойр хавьд нь усдах шинж байсан болохоор хамгийн зам болох гүний усыг гаргаж ирэхэд доошоо хадаа. Чигнэсээ хэмжээнээс нь гүний усыг гарч ирнэ. Гэтэ хамгийн сонин зүйл нь манай хүний биеч гэхүү эсвэл чадвар нь өлсөж эсвэл ядрахгүй тийм чирэг бий болсон байна. Юутай ч ойд амьдрах болохоор хамгийн түрүү яаж ч өөрийн гэсэн гэртээ болох хэрэгтэй. Тийм болохоор шууд л муудамж байхаар болоо. Манай хүний хүч гэхүү эсвэл хэрэгсэл хоёрын нэг нь мангар хүчтэй завчин. Бүр ганц далайлаар эслэг хувааж байгаа мэдл модыг хөвгөж байна. Бидний байшин барих материалыг бэлдсэн ч бүх зүйлтэй хэтэрхий автаад бүр аль хэдийн орой болсон болохоор яах ч аргагүй модны дараа жижигэн ухаад болохоор. Маргааш нь харин гинэт манай хүн рүү мангас дайрахад өөрийн мэдлгүй мангасыг алчихна. Тэгэж болоогүй цогсон хэсгийнх нь бие нь үл сорч хүрээд ердөө толгойн төвчнө. Энэ бас л нэг тариалантай холбоотой шатраа аач. Юутай ч хоол, уус, байр гэдэг бүгд бэлэн болсон ч иргэншсэн хүнд бол хамгийн чухал зүйл нь бие засах газар. Тэрийг бол маш амарч хэлжээ. Олон саад улгарсан ч эцэст нь тариалангийн ажилд ороход хамгийн сонин зүйл нь үрээ суулгаагүй ах нь цаанаасаа хөрснөөс нь үр ургаад. Өмнө нь дайрсан мангас болон угийн чигээр нь мангасууд дайрах болохоор Хикар өөрийн газар нутгад тойруулж хашаа хийхээр болоо да. Маргааш нь